Монгол улс үндсэн хуульдаа Монгол улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага. Өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон дэвшил бүхий эдийн засгтай байна гэж тусгаснаар 1992 оноос хойш аль биесээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засаг чиглэсэн. Чөлөөт эдийн засаг гэдэг нь төрийн оролцоогүй өмчийн ихэд суурилсан харилцаанд эдийн засаг оршин гэсэн суурь зарчимтай. Манай улс энэ зарчмыг ойлгосон 1990 оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн салбарыг 80% байлгана гэж зорьсон. Тэгвэл төрийн өмчит компани олширсноор юу болдог вэ? Мэдээж авилга нэмэгдэн улс төрийн томилгоо игдэнэ. Залуусын хийж бүтээх ажлыг төр булааж тэдний чадахыг хязгаарладаг. Төр хизээд муу менежер байдаг гэдгийг хамгийн сүүлд хөгжлийн банкны иргээс харж болно. Хариуцлага хүлээдэггүй буюу төрийн өмчит компани авсан чанаргүй зээлийг дотор төлөвчдийн мөнгөөр төлдөг. За мөн хамгийн хүнд асуудал болох хүний эрх хөгжүүлэн талдах. Төрийн өмчит компани удирдах үе захирал сонгуулаар өөрийнхөө ажилтнуудыг хин нэгэн санал өгүүлэхээр тулгадаг зэрэг асуудал гардаг. Нэмэлт мэдээлэл хэлэхэд улсын их хурлын гишүүн бөгөөд одоогийн хууль зүйн байнгын орны дарга Цогтбаатар 2022 онд зарим сан төслүүдийг оролцуулахгүйгээр тооцоход хамгийн багадаа зах зээлийн 60% төрийн өмчит компани эзэлж байгаа талаар дурдсан байдаг. Дээр дурдсан асуудлыг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд шинээр байгууллагыг төр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай хуулийн төсөл баталснаар шийдэж болох ба Цогтбаатар нарын улсын их хурлын 12 гишүүн 2022 оны 6 сарын 2-нд өргөн барьсан байна. Уг хуулийн төслийг 2024 оны 3 сарын 29-ний баасан гарагт улсын их хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Тэгвэл хуулийн төсөл батлагдсанаар одоо байгаа бүх төрийн өмчит компани санхүүгийн үйл ажиллагаа шилэн болно. Компанийн хувьцааг биржид борлуулах замаар олон нийтэд эзэмшүүлж хяналтыг сайжруулна. Монголын хөрөнгөний биржийн эргэцэн орчин сайжирна. Олон толгуурт эдийн засагтай болох төрийн бодлого хэрэгжинэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм а.